Логоны дүрс гэдэг бол таны брэндэд төлөөлөн нүдэнд харагдах вижюал байдлаар илэрхийлж байгаа дүрс чинь ямар хэлбэртэй гэдгийг хэлж байгаа. За логоны хэлбэр нь дөрвөлжин, гурвалжин, бөөрийнхий, квадрат, ромб гэх мэт янз бүрийн дүрсээр илэрхийлэгддэг. Зөв мэдрэмж өгсөн логоны хэлбэрийг сонгох нь маш чухал юм. Лого өөрөө брендийн чинь философи, хүсэл тэмүүлэл, брендийн итгэл үнэмшлийн талаар даалт утга санааг агуулж байдаг. Өөрөөр хэлбэл логоны дүрсний цаана итгэл лого төрөмгийн хурдтай үйл хөдлөлийг харуулдаг. Тэг шүнзөрт хайрцаглагдсан лого илүү тэнцвэртэй, тогтвортой бат бөх байдлыг илэрхийлдэг. Дугуй лого нь илүү ив найрамдал, амар амгалан, нөхөрсөг байдлыг илэрхийлдэг байна. Логон дээрх бүсэгнүүдийн өргөн нарийн тод бүдэг байдал нь танай брендийн дуу хоолой, хандлагыг илэрхийлж байдаг. Нарийн байх тусмаа илүү элегант, ганган чамин, харин өргөн байх тусмаа тогтвортой, бат бөх, найдвартай гэсэн өнгөний анхаарал татж байгаа байдал бөгөөд бизнесийн чинь онцлог. Бизнесийн онцлог гэж юу хэлж байна вэ гэхээр аливаа бизнесийн цаана оршин тогтнож идэг мөн чанар, хүмүүсийн сэтгэл төрхөнд суусан мэдрэмж байдаг. Тэр нь өнгөөр илэрхийлэгдэж бат бөх суусан тал байдаг. Түүнийг ямар нэгэн байдлаар судлаад үзэх юм бол хэрэглэгчдийн сэтгэл зүйд шингэсэн бат оршин тогтносон мэдээлэл дээр танай лого хэр зохицох уу, бас хэд харшлах уу гэдгийг нь та эртнээс мэдэх хэрэгтэй болно. 3 дугаарт өнгө хүмүүс сэтгэл хөдлөл мэдрэмжийг бий болгож байдаг. Хүн болгонд таалагддаг өнгө гэж байдаггүй. Та логоныхоо өнгийг өөртөө тааруул, өөрийнхөө дуртай өнгийг сонгож бол огтоос болохгүй. Ямар өнгө хүмүүсийн сэтгэл зүйд хэрхэн нөлөөлдөг, ямар мэдрэмжийг өгдөг вэ гэдгийг танилцуулъя. Шар өнгө бол өөдрөг үзэл, халуун дулаан байдал, тодорхой байдлыг илэрхийлдэг. Улбар шар өнгө бол халуун дулаан байдал, хөгжилтэй, нөхөрсөг, өөртөө итгэлтэй дүр төрхийг илэрхийлдэг байна. Улаан өнгө сэтгэл хөдлөл, бат бөх байдлыг илэрхийлдэг. Нийл ягаан өнгө төсөөлөн бодох, бүтээл сэтгэлгээ илэрхийлдэг. Хөх өнгө хүчирхэг байдал, итгэлтэй байдлыг төрүүлдэг. Ногоон өнгө амар амгалан, эрүүл, өсөл хөгжлийг илэрхийлдэг байна. Саарал өнгө дээд зэрэглэлийн чамин гэсэн утгыг илэрхийлдэг, завсрын мэдрэмжийг хүнд төрүүлдэг байна. Өнгө ерөнхийдөө нэг утга санааг илэрхийлж, мэдрэмжийг хэрэглэгчдэд өгч яадаг ч гэсэн соёл болон зан заншлаас хамаарат янз бүрээр хүлээж авах тал бас байдаг. Үүнийг та анхаарах хэрэгтэй. 4-р өнгөний зохицолд анхаарах хэрэгтэй. За логоны өнгө аль болох 2 өнгөнөөс хэтрэхгүй байх хэрэгтэй. За дэлхийд тэргүүлэгч Google мэтийн хүчтэй том компани болоогүй, хүчтэй маркетингийн баг танд байхгүй бол олон өнгөнөөс зайлсхийх хэрэгтэй. Учир нь өнгө гэдэг нь хүний мэдрэмжинд нөлөөлж маш олон мэдээллийг өгч байдаг.